Сайн байцгаана. Өнөөдрийн бичлэгээ би та бүхэнд энэ хүүх ягаан өнгийн нүдийн бодолтыг хоёр өөр өнгийн уралтай хэрхэн хосоосоо харуулах болно. Ингээд би ихэнд суур бодолтой болон хөмсгөө бодсон байгаа. Нүдний хувьд тод ягаан өнгийн тхинийг ашиглан би хөмсөөнийхэн ясны хэсгээр тавьж өгсөн. Яг нүдний хүнхгэр хэсэг хаана вэ? Яг тэр хэсгээрээ тавьж өгсөн байгаа. Нүдний гадны хэсгээрээ тавихтаа би баг зэрэг сүүл гарган хойш нь татаж өгсөн. Дараа нь цайвар бор өнгийн тээний ашиглан ирмэг хэсгийг сайдруулсгаж өгнө. Дараа нь би жижиг багс болон энэ саатай бараан хүүх өнгийн тээнийг ашиглан зөх хэсгээрээ тавьж өгнө. Саада тээнийг илүү сайн тод гаргахын тулд товших хэлбэрээр тавьж өгч болно. Дараа нь би хоёр өнгийнхөө яг дунд хэсгийг сайдруулсгаж өгсөн байгаа. Дараа нь жижиг багс болон хар өнгийн тээний ашиглан нүдний гадны хэсгээрээ сүүл хэлбэртэй ингэж татаж тавьж өгнө. Мөн хар тээнийхээ гадны ирмэг хэсгүүдийг нь уусгаж өгнө. Ингээд нүдний тосон хар зөөлөн харанд ашиглан нүдний доод дотор хэсгээ мөн нүдний доод сормоосны хэсгээ тодож бодож өгсөн. Үүнийг хүүхэнгийн тээнийг ашиглан уусгаж өгсөн байна. Дараа нь тавьсан хар тээний илүү сайн тод гаргахын тулд би гелэн контур ашиглан сүүл хэсгээс нь эхлэж нүдээ контурлаж өгсөн. Мөн контур ашиглан нүдийн урд хэсгээ тодолж өгсөн байгаа. Ингээд сормоос мэд масны дараагаар гэрэлтүүлэгч ашиглан нүдний дотор хэсгээрээ ингэж тавьж өгнө. Мөн хөмсөний яс хэсгээ тодолж өгнө. Эхний уруулын модалд байна. Би ягаан өнгийн уруулыг сонгосон. Нэг иймэрхүү. Хэрэг та хүсвэл мөн биений өнгөтэй уруулын бодгаар бодож нүдлээ илүү тод харагдуулах боломжтой. Ингээд дараа нь би ягаан өнгийн хацар өнгөлөгч ашигласан. Ингээд өнөөдөр маань бодол дуусаа. Та бүхэн таалагдсан байх гэж найдаж байна. Дараагийн бодол төрөлөө. Түр баяртай.